За бүгдд нь орой минь төргий. Тэгэхээр учрал дарга 11 сарын 15-наас хойш би Монгол Ардын намын дарга болсон. Үүнээс хойш бүх зүйлийн эзэн байна гэж ингэж хэлж байна. За мэдээж ходрог ёсны бүтээн байгуулалтын мөрийн хөтлөрийн хийх эзэн байна гэдгээ зарлаж ах шиг. Эзэн байхын тулд одоо бурууга хүлээж сурах хэрэгтэй байна. Энэ даа ялангуяа энэ гишүүдэд хэлж сурахгүй бол буруу бүгдээрээ бусдын буруу. Баг хурлаараа одоо засгийн газар авнах чаал арчилсан нам буруу. Өөртөө засгийн газар авнах чаал арчилсан нам буруу. Ирцээ бүрдүүлж чадахгүй арчилсан нам буруу. Төсөө баталж чадахгүй арчилсан нам буруу. Батлаад өчгөнгөт нь арчилсан нам буруу батлаад өчглөө. Ингээ бүр үүлийн лайтай ийм нэг одоо өөрсдөдөө одоо сайн зүйлийг наах гэсэн ийм донтой болцсон. За дээр нь та бүтээн байгуулалтын эзэн болохын тулд улсын их хурлын дарга байхдаа орон нутагт томилтоор ажилласан. Монголын ард түмэн одоо Монгол Ардын намын шинэ үе гарч ирж юу ярьдгийг ямар бүтээн байгуулалт хийх гэж байгааг сонссоо. Тийм болохоор за энэ шодрог асан тэргээ ярил миний минут хүрэхгүй. Би зүүн бүстэй холбоотой хэдэн зүйлийг дахин танд сануулъя гэж бодож байна. Тэгэхээр ер нь Монголын эдийн засгийг аврыг гэх юм бол сая босоо тэнхлэхийн нь сая ганц төмөр дарга хэлчихлээ. Бөөр нөөрийг эргэлтэнд оруулаач. Аюул жуулчлал гэж одоо хайнаа бүкэт гэд Монголын одоо ямар их баялаг тийшээ явж ийн вэ? 100 өвөлгүй. Одоо Сүхбаатар аймаг Сүхбаатар сум Матат гэдэг нэг 100 гаруйхан километр замыг тавихад тэр сайхан одоо том элсэн одоо хүрээтэй хайнаанаас дутхгүй энэ бөөр нууруул эргэлтэнд ороход Монголын эдийн засгийг аврах ийм том боломж байна. Энийг та одоо онцгой анхаараач гэж хэлэх гэж байна. За дээр нь Монгол улс түүхэндээ далайд гарах ганцхан гарцтай байсан. Ерөөсөө Тянжин тэгээ Ирээн замын үд гэсэн. Одоо бол Жинжөө бомбттой холбогдох тунд өгсөө. Энэ одоо хоёр дахь хоёр дахь эдийн засгийн гарцыг та нээж өгөх юм бол танай засгийн газар нээж өгөх юм бол Монголын эдийн засагт аяндаа тэр доллар валют гэдэг юм чинь хангалттай хэмжээгээр урсаж орж ирэх ийм одоо зүйлүүд байна. Энэ бол өөрөө улс төрчлөлтөөс нутгархлахаас янз бүрийн одоо салууруудыг өмнө хойноо тавьснаас болж энэ бүтээн байгуулалт одоо хойшлоод байгаа. Тэгэхээр энэ хоёр том зүйлийг та хийж чадах юм бол Монголын эдийн засгийг сэргэх та бүтээн байгуулалтын эзэн байх юм боломж нь бүрдэх юм а гэдгийг танд хэлэх гэсэн. Энийг та одоо ойрын хугацаанд одоо тэр эрчим хүчний шинжилгээтэй холбоотой энэ одоо зүйлтэйгээ шууд хийж чадах уу гэсэн бодит асуултуудыг асуух гэсэн. Энийг бол та бас орон нутгийн томилтоор явж байхдаа бол онцгой анхаарна. Энийг одоо энэ засгийн газар эхлүүлнэ хийнэ гэж хэлсэндээ хэвээрээ юу гэсэн асуулт. За очрол гүшүүн. За энэ талаар тэр бөөр нуур дээр гээд би бол энэ санаачлагыг нь бол дэмжиж байгаа. Та бол нөгөө санаж байгаа бах. Тухайн үед чинь бас гадны хөрөнгө оруулагч нар ирж байна. За бөөр нуурын талаар танилцуулгуудыг хийгээд бид бас танилцаж энэ талаар бол бас ярилцаж байсан. Тэ? Бөөр нуур дээр цаашаа бомбтой яг үнэхээр хамгийн тохиромжтой газар юм аа гэд. Тэгэхээр үүн дээр бол би бас ажиллаа аваад нэлээд одоо бас сайн судлаад танд хэлье. Би бол одоо энэ тухайн үед бол яг дамтарсан засгийн газар байгуулагдсны дараа бол одоо энэ асуудлаар ярьж ирсэн. Тэгэхээр бөөр дээр чинь нэг 4C те нэг буудал барина гэж байгаа. Тэр нь одоо зогссон байгаа. Миний сүүл тавьсан мэдээлэл бол. Тэгэхээр мэдээж ажиллаа аваад тэгээд өнөөдрийн их хурлын гишүүдийн бас хэлж байгаа саналуудыг бол бас өөрөө нэлээд анхаарад тэгээд бас эргээд хэлэх ёстой байх. Тэрнээс биш өнөөдөр одоо шууд тэгин ингэн гэдэг бол тооцоо судалгаагүй тэгж ярих нь бас зохимжгүй болов уу гэж бодож байна. Зүгээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх энэ одоо агуулгаараа бол бид нар бол цаашдаа нийтвэтэй ажиллах бол ёстой. Гэдэг дээр бол тантай бол санал нэг байна.